Улсын их хурлын дарга дэд дарга эрхэм гишүүдээ. Өнөөдөр та бүхэнд ерөнхий сайдын мэдээллийн цагаар дамжуулж Монгол Улсын засгийн газраас үндэсний баялагын сангийн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны үндсэн зарчмын талаар товч мэдээлэл өгье. Байгалийн баялаг бол геологийн процессын олон зуун сая жилийн тасралтгүй өөрчлөлтийн үр дүнд бүрэлдэхүүн бий болдог бөгөөд ашигт малтмалын урт хугацаанд үүсэх нь байгалийн дахин давтагдчихгүй нэн ховор үзэгдлүүдийн нэг гэж үздэг. Тийм ч учраас хүн төрөлхтний түүхийн үйлчлэл бүхэнд байгалийн баялагын төлөө хөрсөлдөөн байсаар ирсэн. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш нүүрс, төмөр, зэс зэрэг ашигт малтмалын хэрэгцээ эрс өсснөөр дэлхийн геополитикийн бодлогын төвд ашигт малтмалын асуудал орж 20-21-р зуунд дэлхийн стратегийн бодлогын салшгүй нэг хэсэг болон хувирсан. Өнөөдөр зэс, газрын ховор элемент зэрэг цахим технологи, сэргээгт гэрчим хүч, батарей, хиймэл оюун ухаан, цэргийн технологид хэрэглэгддэг ашигт малтмалууд стратегийн ач холбогдолтой болж их гүрнүүдийн өрсөлдөөний гол талбар болж байгааг бид бүхэн харж байна. Байгалийн баялаг бүрэлдэхүүн бий болоход олон зуун сая жилийн хугацаа ордог учраас уул уурхайн салбарыг хөгжүүлж буй бүхэл улсад нийгмийн зөвшөлтсөл зайлшгүй шаардлагатай болдог. Манай улсын хөгжлийн түүчээ болсон Эрдэнэт оюутлогоо 5-7 бүлэг орд гэхэд л одоогоос 250-аас 300 сая жилийн өмнө үүсэн тогтсон гэж үздэг. Монгол улсын хувьд Орос, Бэлэг, Франц улсуудын хувь нийлүүлсэн монголоор хамтарсан нийгэмлэг 1990-ад оны их үеэс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй. Энэ цаг үеэс хойш манай улсад ашигт малтмал геолог хайгуулын судалгаа эрчимжиж 1924 онд сангийн яамд баялагийг бадруулах хэлтс байгуулсан нь ашигт малтмалыг төрийн бодлогоор системтэй ашиглах асуудлыг хариуцсан өнөөгийн аж үйлдвэр эрдэс баялагын яамны суурь болсон түүхтэй. Байгалийн баялагийг ашигладаг аль ч улс орны хувьд ойлголцол зөвшөлтсөн үндсэн шийдэл нь баялагын сан байсаар иржээ. Кувейтийн хөрөнгө оруулалтын сан анх 1953 онд Лондонд байгуулагдсанаар баялагын сангийн орчин цагийн түүх эхэлсэн гэж үздэг. Дэлхийд тэргүүлэгч Норвегийн баялагын сан 1990 онд байгуулагдсан бол өнөөдөр дэлхийд дахинд нийт 100 гаруй баялагын сан нийтдээ 13 их 80 ам долларын хөрөнгийг захиран зарцуулж байна. Монгол улс уул уурхайн орлогоос бүрдсэн баялагын сан байгуулах алхам хийж 2009 онд хүний хөгжил сан, 2016 онд ирээдүйн өв сангуудыг байгуулж байсан. Монгол улсын үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шудраг хүртээх стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ноогдож байх эрхцэн үндсийг хуульчлан тогтооно хэмээн хуульчилснаар үндэсний баялагын сангийн тогтолцооны эрхцэн суурь зарчим тавигдсан гэж үзнэ. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын 4-р бүлгийн 6 заасан зорилтыг хангах хүрээнд үндэсний баялагын сангийн тухай хуулийг 2024 оны 4-р сарын 19-ний өдөр баталж хүчин төгөлдөр хэрэгжиж эхлснээс хойш яг 1 жилийн хугацаа өнгөрч байна. Үндэсний баялагын сангийн иргэдийн хуримтлалын дансанд өнгөрсөн жил 495.6 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүхэн ийм Монгол системээр өөрийн хуримтлалыг бүрдүүлж буй их үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн үндэсний баялагын сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл цэг юм а. Үндэсний баялагын сангийн хууль батлагдахад улс төрийн дэмжлэг үзүүлсэн баялагтай эзэн Монгол урайг дэвшүүлсэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх зөвшөлтөж баталсан арчсан нам хүн намын удирдлагууд парламентын эрхэм гишүүд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Баялагын сан бүрдүүлэх эхлэл үйл явц аль ч улсад улс төр нийгмийн халуун мэтгэлцээний дунд өрнөсөн байдаг. Бид ч үүнийг тойроогүй. Эрдэнэт 5-7 оюутлогоо зэрэг ордыг тойрсон олон жилийн мэтгэлцээнч өөрийн онцлог тохирсон үндэсний баялагын сан үндэслэн байгуулж аривжуулан хөгжүүлэх арга замыг хайхад оршиж байсан гэж дүгнэж болно. Үндэсний баялагын сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа олон жил гатсан мега төслүүд гацаанаас гарч
хөрөнгө оруулагчид идэвхжиж эхэлсэн баялагын сангийн эерэг үзүүлэлт бөгөөд бусад улсад ч ийм жишээ болж байсныг түүх нотолж байгаа. Улсын их хурлын дарга ирэх шүү дээ. Одоо та бүхэнд үндэсний баялагын сангийн хууль батлагдсан хэрэгжиж эхэлсэн 1 жилийн дүгнэлт. Олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувийн хөгжлийн саналд үндэслэн цаашд баримтлах үндсэн чиглэлийн талаар товч танилцуулга хийе. Цар тахал дайны нөхцөл байдлыг бүрэн даваагүй дэлхийн эдийн засаг, олон улсын тарифын асуудалтай нүүр тулснаар худалдааны дан эхэлж, олон улсын байгууллагын судалгаагаар тодорхой бус байдлын индекс түүхэнд 2 дахь удаага хэвийн хэмжээнээс 2 дахин өслөө. Энэхүү тарифын хямрал Монгол улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үн буурах байдлаар шууд нөлөөлж байна. Тодорхойгүй байдлыг даван туулах бидний байр суурь туйлын тодорхой байхад чиглэх учиртай. Энэ бол үндэсний баялагын санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар. Хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх явдал юм аа. Манай улсын төсвийн орлогын 31%, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэгч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлууч буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Уул уурхай ашигт малтмал ашигласны нөөцийн төлбөр буюу роялтын Английн хууль эрх зүйн уламжлалаас үүсэлтэй бөгөөд анх хааны өмчлийн газар нутагт ашигт малтмал олборлох эрхийн төлбөрийг илэрхийлдэг утгатай байжээ. Монгол улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу амнат хөрөнгө оруулагчид хувийн хвшил орон нутаг иргэдэд үндэсний баялагын сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарлагдаж нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх үндсэн механизм болж чадахгүй ойлгомжтой бас ил тод бас биш байна. Тиймээс нөөцийн төлбөр роялтыг олон улсын сонгодог утгаар нь Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2 заасан одоо ба ирээдүйн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шудраг хүртээх үндсэн зарчмыг баримтлан үндэсний баялагын сангийн төлбөр болгон утгыг нь тодорхойлж ирээдүйн өв санд 50% хоримтлуулан хадгалж, хоримтлын санд 5% ба стратегийн ордын 34% ноогдох ногдол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт хөгжлийн санд 5%-ийг, бүс ба орон нутгийн санд 15%-ийг төвлөрүүлж, цаашид 2030, 40, 50 онуудад үе шаттай нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. Ирээдүйн хойч үед цаашид 33%, иргэдийн хоримтлалд 33%, үндэсний хөгжил ба бүс орон нутгийн хөгжилд 33%-ийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох нь уул уурхайн цаашдын салбар олон нийтийн дэмжлэгтэй байх үндсэн суурь хэмээн засгийн газар үзэж байна. Ингэснээр үндэсний баялагын санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуй нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээр хамтран ажиллах шинэ гэрээ зөвшөлтсөл ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэдэгт ерөнхий сайдын хувьд бас итгэлтэй байна. Эрхэм парламентын гишүүд та бүхнийг үндэсний баялагын сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг бас хилцэн дэмжихийг хүсье. Эрхэм уул уурхайн компаниудын удирдлага та бүхнийг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээмжшүүлэх байдлыг дэмжиж Монгол улсын үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж Монгол улсын засгийн газартай хилцээрийн ширээний ард суухыг урьж байна. Хурдтай хөгжлийн төлөө зориг гарган үндэсний баялагын сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээмжшүүлэгдсэн уул уурхайн салбар хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нийхийг мөн уриалж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.